Өнөөдөр тантай зурж өнгөрсөн хүмүүсийн хэдэн сэтгэц мэдрэлийн өвчтөө гэдгийг та хэлж чадах уу? Хэрв та энэ хүү зохиолын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Гайтан, дуу оруулсан Б. Оргилволд. Бурхан өршөө. Төгсгөлийн 16 дугаар хэсэг. Оршихын толгой дээр зогсоод өөрлөн эсрэг талаас нь хорсолтой бас багдалтай ширтэх олдох гартан барьсан хоёр зүйлийн хооронд нь харшив. Тэд хоорондоо дөнгөж ойрдохын төдийд оч маналцаж цахилгаан мас үсэж байгаа эстэй час хин дуугарна. Орших одоо л ойлголоо. Цэцгийн тархинд цахилгаан гүйтлэр зожрол өгсөн байна. Энэ бол нэг төрлийн эмчилгээний арга. Ой санамж алдах шинж тэмдэгтэй хүмүүст ийм эмчилгээ хийдэг. Тухайн мөчийн ой санамжийг сануулгах сэргээх үйлчилгээнд дээр тулгуурлаж нам давтамжаар өгөгдсөн баг хүчлэлээр эмчилдэг. Гэхдээ цэцгийн одоо байгаа байдлаас үзвэл тэд албаар өндөр хүчлэлээр түүнийг эмчилэхээр оролдож эсвэл санаатай гэмтэхийг хүссэн. Тэгээд л сансантан хурж. Харамсалтай юм. Эди хүний амь хохироос нэгэн чиглэн тэр ийм амьдрал, ийм тарчлал идэх ёсгүй байсан. Олдох өнөөх хоёрон оршихын чамархаанд юу юуг хүргэхийн өмнө орших уу, эс орших уу гэж шүдээ зуусан чихтэн ёжлон асууж гинэ. Өнөөх хоёроос нь цахилгааны нам давтамжийн чимээ хоёр чихэнд ойрхон сонсогдож ирэхэд орших сэтгэл дотрон саруул ухаантайг нь салах ёсхийн. Эцсийн удаа түүнд талархаж энэ хүртэл авчирсанд баярлсан сэтгэлэн илэрхийлж байв. Мага дахиж хизээч ингэж өөрөн өөртөөгөн ярилцах, эрүүлэр сэтгэх боломж гарахгүй гэж бодсон дон тэр үз. Эдгэн хормын дараалал гэхэд дээд доод мэдрэл мдээгүй болж хөл гар суларч хүний гарт орж шээс баасандан хутгалдах тавилантай золгоно гэж бодохоор өнгөрсөн бүхэнтэн ирэхгүй харамсжээ. Цахилгаанаар цэнгэлсэн хоёр цомбгор зүйлийг оршихын хоёр чамархаанд хүргэхийн наагур гангаамаа олдохын гарт хүрч зогсов. Олдох гараан татж яваад яасан гэж ихэд бохимдонгүй асуухад гангаамаа хүн ирж байх шиг байна. Машины дуу гараад байна. Тэгснээ зогсчихлоо. Гэхэд олдох битгий дими юм яриад бай. Холд гэж төрөм хэллээ. Гангаамаач мөчөөгөн өгсөнгүй. Үгүй чи сонсолтоо. Яалтчгүй хүн. Бүр олуула. Хүмүүс ирж байна гэж сандран хэлээд шат руу гүгээд явчихлаа. Олдох галзуу өлөгчин гэж амантан өглөөд хийж буй зүйлэн үргэлжлүүлэх гэтэл ямар нэг хүнд хатуу зүйлээр үүдний хаалгыг эвдэхээр балбаж эхлэх чимээ гарч эхлэв. Хэрэг явдлаас хойш 7 хоног өнгөрөхөд орших эмнэлгээс гарлаа. Өөдөнд тосч авсан эхнэр нь түүний хүзүүгээр чанга төврийн тослоо. Тэр шууд гэрдэн гарахыг хүссэнгүй. Хамгийн түрүүнд амийг нь аварсан хүнд талархлан илэрхийлэхэр шийдэж жолооны ард суулаа. Баярлалаа гэсэн үгний хариуд тун тайвнаараа зүгээр дээ. Бэж гисэн дээр лаг шавраас гарахыг хүсч байсан юм. Харин ч сайн боллоо. Таныг ингэж харах сайхан байна.
Би таныг анхааруулхад л нэгийг бодох ёстой байсан юм. Тэгээг улмаас өөрийгөө эрсдэлд орууллаа. Одоо олдох хаана байгаа вэ? Тэр хүнийг нийгэмд асар өндөр аюултай гэж үзээд бүрмөсөн тусгаарлсан байгаа. Ямар ч эргэлт оруулахгүй, хэнтэй ч уулзуулахгүйгээр шүү. Хэрв та түүнтэй уулзахаар төлөвлөж байгаа бол димээл гэж хэлмээр байна та. Учир нь тэр хөөрөн сэтгцийн ноцтой өөрчлөл төжиглэн эргэн тойрны хүмүүсийнхэн тархийг угаах өндөр чадвартай. Эдхэн үнэмшүүлэх чадвартай ийм хүнээс айлвал хол байсан дээр. Бэж түүний нэг хог хөрөгч. Өөрийн эрэхгүй түүний үгэнд итгэж, өөрийгөө буруудаа мэд санаж, түүний адханд орсон. Азар хүний аим хохирсонгүй. Гэхэд орших хариу тугаралгүй доош харан суув. Түүнд эргэлэгчин хэлсэн үг тийм ч хангалттай санагдаагүй болтой. Үүнийг ч эргэлэгч анзаарчээ. Хэрэг хүсвэл би танд хэцүү нэрдийн эмчилгээний үеийн бичлэгийг олж өгч болно. Тэгэж та надад тэгж туслаач. Та гэхдээ тэр бичлэгийг судалгааны зорилгоор ашиглахгүй биз дээ. Зөвхөн сонирхлын журмаар. Тийм ээ. Гэхдээ та яагаад ингэж асуув? Би таны юу туулсныг мэдэн харж ич байна. Таныг би одооноос эхлээд яг энэ мөчөөс эхлээд амьдраасай гэж хүсэж байна. Өнгөрсөн зүйлд дулгуйдаж өөрийгөө зовоолгүй, хорон мөч хүрийг чаргалтайгаар мэдэрч амьдраасай гэж хүсэж байна. Би ч гэсэн тэгнэ. Хариуцлаган алдсан хэрэгээр арга хэмжээ авахулж ажилласан халагдсан минь зол болсон. Би одооноос амьдрнаа гэж хэлэхдээ тэр инээмсэглэж байлаа. Энэ үг оршихт маш том түлхэц болсон юм. Гэртэн буцаж ирэхэд угаасан аягнууд өнгө будгаараа нэгэн зэрэг эгнээгөө байсныг харав. Үүдэн тавьсан гэрийн шаагаанууд хаашааш өргөдөжээ. Бараг шидэгдсэн байв. Бодон тэр цуцан нэхмэл бүтээлэг үрчиж хэвтэн. Бодвол эхнэр нь түүнийг санаж ганцрахтан энэ бүтээлгийг нөмөрч суудаг байж. Яагаад ч юм энэ бүхэн түнд нэг их тээртэй санагдсангүй. Харин хүнд чимдааныг нь дааж ядан өргөж орж ирсэн эхнэр нь урдынхаас илүү хайр татам харагдах аж. Тэр эхнэртэн цэцгийн тухай хэлжээ. Түүнийг харахын төдийд мэдэрсэн хачин сонин адлан таата мэдрэмжинч нууссангүй. Түүний ярьж эхлэхийг дуустал сонссон эхнэр нь хизээ нэг өдөр цэцгээдээ таарвал би баярлснаа хэлнэ. Миний нөхрийг оронгоор нь эргүүлж өөрчилж чадлаа шүү дээ гэж хэлээд оршихын ингэрт наалдан тэврүүлв. Эргэлэгчин хэлсэн ёсоор өдшийн 20 цагт мэйл ирлээ. Түүгээр цахим орчинд хуваалцахыг хүссэн бичлэгний холбоос ирсэн байв. Мөн дээд хэсэгт эргэлэгчийн мэндчилгээ тайлбар байсныг уншлаа. Би танд талархах ёстой байсан. Гэхдээ нэр хүндэн бодсноос тэр үхэлж чадсангүй. Энэ мэйлээр танд хичнээн их талархаж ууган илэрхийлэхэд орой төггүй гэж бодож байна. Магадгүй та судалгаагаа хийх шийдвэрийн өөрчлөөгүй бол би танд хизээд туслахад бэлэн шүү. Холбоосоор орж хайснан аваарай. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд тэр эмчтэй, мөрдөгчөдтэй холбогдох хүмүүстэй уулзах хүртэн өөр түүх зохиож ярьдаг байсныг дурдах нь зөв байх. Нэг бол аавын чанга гар дор хүчирхийлүүлж үрдсэн гэмгүй хүү. Нэг бол архинд дундах өвчтөө ээжтэгэн өссөн ганц хүү. Эсвэл үеийнхэнтэй дээрлэхүүлж сэтгэлийн шар хамссан хүү болж хувирна. Гэхдээ тэр бол яс магны алуурчин. Галзуу амтан гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Танд тус болохтон том баяртай байлаа.
Та нэг хүнддэгсэн гээд нэрэн бичсэн байв. Холбоосоор орж бичлэгийг татаж, суурин компьютерт татаж суулгалаа. Бэлэн болов. Бичлэгийг тоглоуллаа. Энэ бичлэг үйл явдал болсны дараах сэтгцэн эмнэлэгт хийгдсэн байв. Тус эмнэлгийн туршлагатай эмч урьдчилан бэлтгэсэн асуултуудаа асууж эхлэхэд олдох түүний тавьсан асуултаас тэсвэр зүйл ярьж байлаа. Хойд махчин өвсөн дэжэлтэн хамт амьдардаг. Хэн хүчтэй нэг өдөрч болтгүй цатгалан бөгөөд амьд үлдэнэ. Оршихуу эс оршихуу. Ингээд бичлэг хийжвүү камер руу дуухаар харан хүйтнэр инээж байлаа. Энэ бичлэг ямар зориултаар хийгдэж буйн түнд тиймч чухал биш хагаад явцдаа хэнд хүрхэн л харин хамгаас чухал хийгээд үүнийг олдох сайн мэдж байгаа гэдэг нь элт. Гудамжаар зөрж өнгөрсөн хүмүүс хаашаа чим яран том алгална. Сэрүүн салхинд энгэрийн хомж тэрсэн олон юунд чин бохимдсан янзтай хөмсгөн байдгаар нь зангидж хад гэрлүүгэн яарна. Тэр донд хүмүүсийн урсгалыг сөрж зогссон орших тэднээс хэнийг нь сэтгцэн өвчтөө бөгөөд нийгэмд хор хөнөөлтөө нэгэн гэдгийг мэдхээр хүн бүрийн харц руу гарахыг хичээж зогсох. Гэхдээ хэнийг ч тааж мэдэж чадсангүй. Учир нь хүн бүр дотроо өөр өөрсдийн гэсэн ертөнцтэй. Түүнийг өөр бусдад мэдэгдэхгүй гэсэн айдастай. Тэрийг нуух хүсэлтийн шатаж явдаг аж. Магад тэдний дунд дараагийн өвчтөнч бий. Гэхдээ энийг өөрөөс нь өөр хэнч мэдэхгүй. Судалгааны дүгнэлт нийтлэл хэвлэгдэх болоход орших өөрийн удаан бодож явсан өгүүлбэрээр төгсгөл хийхээр шийджээ. Хүн бүрийн дотор хичээж амьдрах хүсэлтэй хамт ер бусын гаж сэтгэхгүй бий. Гагцхүү хэн түүнийг нууж чадна. Тэр хүн эрх чөлөөтэй. Орших эс оршихонч түүнээс хамаатай. Зохиолыг бичсэн Гайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Өнөөдөр тантай зурж өнгөрсөн хүмүүсийн хэдэн сэтгц мэдрэлийн өвчтөө гэдгийг та хэлж чадах уу? Хэрв та энэ хүү зохиолын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой.